Дахин сонгуульд Монгол Ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын ногоо ном, Монгол консерватив намын тус бүр 2 нэр дэвшигч болон 4 бие дагч нэр дэвшигч өрсөлдсөн байна. 10 дугаар тойргийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд 4657 сонгогч бүртгэгдснээс 2644 иргэн сонгуульд санал өгчээ. Үүнээс олонхын санал буюу 1465 сонгогч Монгол Ардын намаас нэр дэвшигч дорж боломж саналаа өгсөн байна. Харин эртсийн хувьд 56.8% эрстэйгээр дахин сонгуульд оролцсон байна. Тухайн хоёр тойрог дээр 11772 сонгогч бүртгэгдсэн. За үүнээс бол нийт дүнгээр аваад үзвэл 55 орчим хувиар сонгуулийн эрс бүрдсэн байна. Харин Баянзүрх дүүргийн 19 дугаар тойрогт 7154 сонгогч бүртгэгдснээс 5382% эрстэйгээр 3850 иргэн сонгуульд оролцож Монгол Ардын намаас нэр дэвшигч галхүү хамгийн олон буюу 2029 иргэний саналыг авсан байна. За сонгуулийн тухай хуулийн 161-ийн 1, 161-ийн 3, за 161-ийн 4 дахь заалтын дагуу сонгуулийн хороо бол хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсон тооцож за төр өмнөхийг бол гардуулах ийм хуулийн зохицуулттай. За энэ тухайн хуулийн зохицуултын дагуу өнөөдөр 10 цагаас бол сонгогч нэр хамгийн олон санал авсан дорж халам за галхүү нар Монгол Ардын намаас нэр дэвшсэн галхүү нар дээр бол төр өмнөхийг өнөөдөр олгосон байгаа. Өнөөдөр сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн их санал авсан нэр дэвшигч дорж полон болгон галхүү нарыг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр батламжилж төр үнэмлэх болгожээ.